Тийм байх юм бол би өөрөө өсөлтөөр ажиллаа өгнө. Би бол шууд огцор. Үнэхээр одоо чулуудагийн тэр дансаар одоо ёстой нэг мөнгөний гүйлгээ хийсэн байт юм бол би чиний хэлдгээр заавал их мөнгө гэх албагүй тийм ээ. Үнэхээр л чулуудагийн хэлсэн худлаа байх юм бол өөрөлдөл офшор компани байгуулад данс нээж амжилтгүй хаагдсан гэдэг нь худлаа байгаад тэр дансаар ямар нэгэн гүйлгээ хийгдсэн байх юм бол тэр мөнгөний дүнгээс хамаарахгүйгээр би бол шууд чөлөөлөх төсөлтөд тавина. Огцор төсөлтөд өөрөө гаргана. Батүлийн чулуудагийн хэлж байгаагаар гадаадад хамт суралцж байсан Сингапурын иргэн найз нь санал тавьсан гэж хэлсэн байна. Чулуудагийн найз гэх хятад гаралтай Сингапур улсын иргэн 1969 онд төрсөн Elton Ping Min Kyong гэгч нь Чулуудагийн хамт Strategic Mining Inc. компанийг 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан байна. Панамын баримтуудаас Батүлийн чулуудаатай холбоотой шинэ офшор компаниуд илэрлээ. Панамын баримтуудаас бид Aira Investment Holding Limited, Thunder Trail Limited, Golden Masters Mining Inc. гэх компаниудтай түүний нэр холбогдсон болохыг өнөөдөр зарлаж байна. Батүлийн чулуудан Strategic Mining Inc. компани Монгол улсад бүртгэлтэй хаяг дээр өөр 2 нийтдээ 3 компани бүртгүүлсэн байсан нь бидний анхаарлыг татаж байгаа юм. Бидэнд байгаа дараагийн баримт нь чулуудаг офшор компани ашиглан гүйлгээ хийсэн болохыг нотолж байна. Батүлийн чулуудан хятад гаралтай Сингапур улсын иргэн Elton Ping Min Kyongтай хамтран Strategic Mine Inc. нэртэй офшор компани байгуулсан. Уул уурхайн 12 лиценз эзэмшдэг Монголын сод газар компанийн захирал Саруулбаяр тус Golden Masters Mining Inc. гэх нэртэй офшор компанийг чулуудан компанитай ижил хаяг дээр байгуулжээ. Английн иргэн Nigel Francis Oakes болон хятад ба Английн иргэн Jacken Liu-тай хамтран Thunder Trail Limited офшор компанийг байгуулав. Энэ компани нь Чулуудагийн Strategic Mine Inc. компанитай хамтран 40-60 харьцаатайгаар Aira Investment Holdings Limited нэртэй дахин нэг офшор компанийг байгуулжээ. 40-60 харьцаатайгаар Aira Investment Holdings Limited нэртэй дахин нэг офшор компанийг байгуулжээ. Дээр дурдгдсан гадаадын 3 иргэн компани байгуулагдаж байх тухайн үед Монгол улсын хилээр 80 гаруй удаа нэвтэрсэн баримт бид мөн олж авсан юм. Тэгвэл энэ бүх офшор компаниуд Монгол улстай яаж холбогдож байгаа вэ? Бидний тодруулсан мэдээлэлд анхаарлаа хандуулна. Нэр дурдгдсан офшор компаниудын Монгол улсад бүртгэлтэй хаягийн дагуу бид сурвалжлах тодруулга хийхэд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг сод газар компани аль биесны бүртгэлтэй хаягтай давхцаж байгаа юм. Саруулбаяр захиралтай сод газар компани 2005 онд улсын бүртгэлд хуулийн этгээдээр бүртгүүлсэн ба өнгөт металлын болон бусад хүдэр олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй компани юм байна. Тус компани нь 2005 оноос хойш нийтдээ 12 газар ашигт малтамлын тусгай зөвшөөрөл эзэмшиж байжээ.